Урин дулаан цаг альсгүй Хенатай гараа гайхуулахад бэлэн өгтөө. Залуусны хэсэг шивээс нь шуурдаг байсан бол одоо төр зүрийн шивээс буюу Хена гэлүүтэй сонирхох болжээ. Хена гэдэг нь халуун оронд ургадаг ургамлын нэр бөгөөд анх Египтэд ургаж байсан болохыг эрдэмтэд тогтоожээ. Анх энэ ургамлыг гоо сайханд бус эмчилгээний чиглэлээр ашигладаг байж, харин энэхүү ургамал хүний арьсан дээр удаан тогтдог тул төр зүрийн шивээс ихэд ашигладаг болжээ. Энэхүү ургамлыг хатаа нунтаглаад зуурмаг болгодог байна. Тэрхүү зурмгаар арьсан дээр хээ зурхыг бид биен дээрх төр зүрийн шивээс буюу Хена хэмээн нэрлэдэг. Ялангуяа охид гарын дээрээ Хена зуруулах тохиолдол илбэг бөгөөд энэ нь гарын гоо сайхныг улам тодтогдог байна. Мөн нуруу гарсандаа шинж өмсөхдөө нуруунд дээрээ зуруулвал илүү тансаг харагдуулдаг. Эсвэл богино юпг өмссөн үедээ гуян дээрээ зурсан байхад ч хүлий гайхалтай харагдуулдаг байна. Нэг удаа зурхад 10-аас 14 хоног арилахгүй байх ба арилсан тохиолдолд үлдсэн бүдэг Хэн дээрээ Хенагийн зуурамгаар өөрөө давхарлаж зураад сэргээгээд байсан ч болдог ажээ.